камер тавьж байдаг тест. Йоо. За тийм түрүүний миний ярьж байсан өгцөн хүний дэргэд цагдаа нар ирээд хажуугаар явсан анхаарсан хүн болгоныг яв бистам гэж хөөж байна. Энэ түрүүн цагдаа нар зодуулаад өгсөн. Эхлээ буудуулаад унсан. Дараа нь цагдаа ирээд бороходод алдсан хүн байгаа. Имч ирээд найдваргүй гэсэн бололтой яваад гисэн. Хажуу оргины хүмүүсийг бүгдийг нь хөөгөө цагдаа нар ирсэн. Одоо ачих гэж байгаа шиг байна. Хинч зүрхэлж гараараа хөрөхгүй зөвхөн хөлөөрөө л энэ өгцөн хүнд хүрч байна. Цус шүү дээ. Цусаагаа өстө биелсэн шүү дээ. Одоо гэлэнд амар сайн. Юу гэж байна? Цагдаа нар хажуу энийг анхаарсан хүн болгоныг хөөж ийн харуулахгүй энэ өгсөн үнийг. Магадгүй энэ бичлэгийг хийснээр би буруутан болж магадгүй. Гэхдээ би энэ бичлэгийг нийцэд үзүүлнэ. Би энэ мөргөлдөө хийснээс хойш өгсүүлийг цонхон дээрээс ажигласан. Энэ бүр арай дэндүү байсан. Цагдаа нар хүмүүсийг хөвтгээд эсэргүүцэл үзүүлэхгүй байхад нь зодоод исэн. Жоох хүүхд чамаагаад нүрдгүй болж бичсэн. Энийг би ганцаар хэлээгүй. Миний хажуу зогсож байгаа бүх хүмүүс гэрчлэн. Гэрчлэн үстэй манайхаа. Үнээд. Наваа камераараа цагдаа нарыг хүмүүсийг зодож байгааг бичгэд цагдаа нар над руу болооч гэж хэлэхэд өөдөөс буудсан. Шууд буу гаргасан бүгд. Ор гэж энэ пистам гөлөг минь гэсэн. Энэ бол ардчилсан ус яавч биш ээ. Цагдаа нар нэг намын байр шатаас нийтлээ цагдаа нар энэний хариуг хүний амиар авч байна. Өчнөө хүний амиар авч байна. Өшөө хідэн өгсөн байгааг би мэдэхгүй. Ямар ч байсан тэр жоох хүүхдүүдийг эсэргүүцэхгүй хөвтөж яхад нь дээрээс нь тархируу нь болбоод байсан. Энэ уцтаан ч юу ч харагдахгүй.